төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасан засгийн газрын бүрэн эрхийн хугацаа ихэлсэн анхны жил буюу 4 жилд нэг удаа төрийн болон орон нутгийн өмчийн төрөнгийн улсын үйлчлэг тоолгыг зохион байгуулдаг юм хуулийн залтай байгаа. Энэ хүрээнд энэ 2026 онд улсын хэмжээгээр төрийн болон орон нутгийн өмчийн төрөнгийн улсын үйлчлэг тоолгыг зохион байгуулах ажил эхэлж байгаа. Монгол Улсын засгийн газрын 2025 оны 12 сарын 25-ны өдрийн 238 дугаар засгийн газрын тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчийн төрөнгийн улсын үйлчлэг тоолгыг 2026 оны 6 сарын 1-ээс 8 сарын 31-ний хооронд зохион байгуулахаар засгийн газрын тогтоол гарсан. Энэ чиглэлийн дагуу өнөөдөр Төв аймагт төрийн болон орон нутгийн өмчтэй нийт 339 байгууллагын нэгтлэн бодогч, нэрв, өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга нарыг цуглуулсан өнөөдөр сургалтыг зохион байгуулж байна. Төв аймгийн хэмжээнд нийт орон нутгийн өмчтэй 339 байгууллага байдаг. Үүн дээр төрийн өмчтэй 38 байгууллага, эмэгтэй болог 370 орчим байгууллагууд тоолгонд хамрагдаж ажиллаж байна. Төв аймгийн хэмжээгээр нийт 2025 оны жилийн эцсийн статистик мэдээ тоолдгоор бол төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгө 633.5 тэрбум эд хөрөнгө тоологдсон. Энэ 2026 оны тоолгын гол онцлог ажил нь бол цахим системээр нь тоолгыг цахим програмаар зохион байгуулж ажиллана. Цахим програмаар зохион байгуулсан тоолгын үр дүн, тоолгын чанар байдал дээр бол манай орон нутгийн аймгийн орон нутгийн өмчийн газрууд хяналт тавьж 27 сумда сум байгууллага тус үр дээрээ газар дээр нь хяналтын тоолгыг зохион байгуулж ажиллахаар төлөвлөн өнөөдөр тоолгын ажлыг эхлүүлээд ажиллаж байна.